Санаас хоног тавхны өнөөдөр мэндийг хүргэе. Биднээс өнөөдөр хамаалагчны нөхцөлийг ярина. За, ерөнхийдөө хамаалагчны нөхцөл нь болохоор Монгол хэлний бан яан гэж байгаа. Энэ болохоор Монгол хэлний А-гийн 4 зэргийг тэгээд бан нь болохоор зөвхөн ихшгээр төссөн үгэн дагуулж чинь. Жишээлбэл энэ найз гэж байна. Найз дээр болохоор бан найзаа гэж болно. Энэ яан нь болохоор гэр бүлээр төссөн үгэн дагуулж чинь. Жишээлбэл энэ гэр гэдэг үгэн дээр яаны дагуулчийг гэрээ болно. За 3 бие хамаатуулах нь болохоор 1-р бие, 2-р бие, 3-р бие. За 1-р биед нь болохоор мин маань болоо. За мин мааныг болохоор төгсгөл харгалзахгүй үг нь араас нь дагуулна. За жишээлх юм бол мин тэгээд маан дээр болохоор ах маань. За 2-р бие нь болохоор чин тань. За чинийг болохоор өөрөөсөө дүү болон өөртөөгөө чацуу үгтэй хамааралтай үгэнд бол дагуулж бичнэ. Жишээлх юм бол хурчин. За таныг болохоор өөрөөсөө ахмад болон хүндэтгэлтэй үеийн талаар ярьж бичгээд хэрэглэнэ. Жишээлх юм бол ингээд багш гэдэг хэрэгжтэй. За хамаатуулах нөхцөлийн 3-р бие нь болохоор энэ нөхцөлд төгсгөл харгалзахгүй дагалдуулан жишээлбэл төвтрэн дэг ингээд найзан дэг ер нь төгсгөл харгалзахгүй. Тэгээ одоо болохоор асуулт авах нь болохоор одоо энэ ингээд 6 үгийг энэ одоо нэг хамаатуулах нөхцөлтөөгөө халбан одоо ингэж холцсон байгаа шүү дээ. Энийг засах хөлтэй юм лөө. Зөв байна уу, буруу байна уу гарч ирээд. Юусе минь чинь хоёр. Мин маань. Мин маань гэж байна. Гүн маань. Нөө эвдээ төгсөн гэдэг. Тэгээд орон болохоор сангал гэдэг юм болохоор сангал тэгээд төгсөн 3 болохоор уу дараа тэгээд уу минь тэгээд бүл болохоор хүлтэн тэгээд би болохоор